За одоо миний би микээс хэлсэн байна. Одоо болсон байх гэж найдаж байна. За одоо энэ бичлэг маань болох хэвээр. За эргээд сайн байна уу? Саяны бичлэг маань мик шарж байгаанаад байсан учраас бичлэгээ зогсоогоо дахиад бичиж байгаа юм шүү. За одоо бичлэг маань микрофоны хувьд ямар байгаа юм болоо? За харамсалтай байна, энэ бичлэгийг дараа нь хүмүүс өргөжлүүлээд унших учраас та бүхнээс хүлцэл өчөөд энэ одоо зүгээр нэг заашгүй дээ. Би ингээ гэж бодлоо. Энэ номыг нэгэнт одоо нэг уншснаа уншихгүй болвол дараа нь өнөхөж үзэх хүмүүст маань бичлэг дутуу очих учраас би эхнээс нь дахиад унших гэж байна. Тэгээ та бүхэн ч гэсэн эхнээс нь дахиад нэг сонсоход бас зүгээр байх. Заримдаа номыг 1 2 3 уншихад бас зүгээр байдаг шүү дээ. Энэ бичлэгийг дараа нь бас олон үзэх учраас давтаж одоо яг одоогийн цаг чинь Шведийн цаг байгаа учраас Монголд хүмүүс бас үздэг юм аа. Тэгээд эхнээс нь дахиад уншиж өгье. Гэргийгээ өөрийнх болгож авахын тулд оюутан ахуй да өрсөлдөгчдтэйгээ нудраг зөрүүлж явсан энэ нэр төрөлхийн дайчин зорьсондоо хүрчж байж салдаг шазруун зантай нэгэн. Зорьсондоо хүрэх нь эр хүний зориг шийдэмгийн чанар гэж тэр үздэг. Энэ бол хувийн амьдрал төдийгүй бизнес улс төрийн хүрээнд хүртэл туйлын чухал чанар юм. Эмч мэрэгжилтэй, эр зоригтой, өөрийгөө чонтой зөвлөдөг энэ эрхмийг гарт хүүгийн баяр сайхан гэдэг. Асрагчаас их хурлын гишүүн болох хүртлээр хүний туулж болох бүхнийг амссан хэмээн өөрийгөө нэрлэдэг түүний тухай одоо хамт уншия. Хоёр жил эхнэрийнхээ араас гуйсан. Тэр хооронд хөхтэй, паянтай юм их болсон. Өрсөлдөгч олонтой бүр зодтолтож байлаа. Түүнийгээ би амьдралынхаа төлөөх тэмцэл гэж ойлгодог. Тэр 2 жилийн хугацаанд их юм бодно шүү дээ. Баяр сайхан чи гүгээд байдаг тоогдох юм уу да гэж өөрөөсөө асууна. Тэгээд нэг хэсэг эргүүлдэхээ бүр болчихлоо. Хэдэн сарын дараа сургууль дээрээ санамсаргүй дайралцдаг юм байна. Чи гадагшаа дотгошоо явчихсан юм уу? Яагаад харагдхаа болчихвоо гэж тэр асууж байна. Ингэж асууж байхыг бодоход намайг сонирхдаг юм байна гэсэн дүгнэлт дотроо хийгээд дахиад итгэвчүүлэхээр шийдлээ. Тэгээд дээд курсын архаг оюутан олддоггүй ховор ном олж өгнө, далимд нь хідэн үг сольчихно, уулзахаараа олж ядах хэрэгэлдэ. Сүүлдээ байрных нь ойролцоо байр авлаа. Иркагийн төмөр замд манайх их дэлгүүр энд байсан юм. Байраа томсгож 2 өрөө болгонгоо хажууд нь байр авсан хэрэг. Нэг л өдөр Эрдэнэ цэцгээ хоёулаа сууя гэдгээ хэлсэн юм. Ер нь цаг нь болохоор болох юм болдгоороо болдгийм билээ. Ийм л их зам туулж ихнэрээ өөрийнхөө болгосон юм. Бид хоёр хормой хийгээд 16 жил болж байна. Цаг хугацаа жинхэнэ хайрыг улам сайхан болгодог юм байна. Мэдээж өнгөрсөн хугацаанд дандаа сайхан зөрчилгүй, муудалцах юмгүй амьдрсан гэвэл худлаа. Зөрчилгүй, маргаангүй, гэрвэл гэж хаач байдаггүй байх. Залуу байхад ялангуяа бие биедээ тунирхан, гомдол тунирхлаа тайлна. Гомдох, баярлах, жаргаж, зовхтол хүний амьдралын утга учир амт нь оршдог юм шүү. Бид хоёр бие биерүүгээ муухайч харж үзээгүй гэдэг хүмүүсийг би ойлгодоггүй. Ямар шавар бурхан биш. Эсвэл чин сэтгэлгүй бол муудалцахгүй байж болох юм. Хайр бол асар их хүч. Энэ насанд ганцхан тохиодог нэг тийм ариун, нандин, агуу мэдрэмж. Түүнийгээ олж чадвал хайрлаж явах ёстой. Америкийн эрдэмтэд саяхан нэг сонирхолтой судалгааны үр дүн гаргаснаа олон нийтэд зарласан байна. Хайрыг сэтгэлийн өвчин гэж тодорхойлжээ. Хайрын өвчний үргэлжлэх хугацаанд дунджаар 3-аас 4 сар байдаг юм байна. Энэ 3 сарын хугацаанд хүн депрессэнд орно. Хоол унднаас гарна. Зүрх сэтгцийн ямар нэгэн өөрчлөлтөнд ордог гэж тодорхойлсон байна лээ. Депресс гэдэг чинь өөрөө сэтгцийн өөрчлөлт. Гэхдээ би хайрыг өвчний ангилалд оруулмааргүй байна. Энэ бол зүгээр л агуу зүйл. Идэр залуу бие биенээ олж ханилаад 70-80 жил хамт амьдрнаа гэдэг агуу хайр сэтгэл.
Би бол энэ амьдралд хайр сэтгэл дээр ганц л сонголттой хүн. Нууц амраг энэ төр нь миний амьдралд бол байж боломгүй зүйл. Хүн бүр өөр өөрийн бодолтой, өөр өөрийн ааш хараншинтай. 2, 3 дахь амьдрал зохиосон хүмүүс бас өнгөл байдаг. Энэ бол тухайн хүний хувь хүний л асуудал учраас би хүнлэнгөөс тийм ийм гэж дүгнэлт өгөх боломжгүй. Ямар ч байсан миний амьдралд нэг л сонголт байсан, түүнийгээ хийсэн. Магадгүй матрийн орд болохоор тэмчиж болох юм. Сонирхуулахад аав манд бас матрийн орд. Ээж маань одоо тэнгэрт байгаа. Ээжийг бурхан болоогүй байхад тэр хоёр жижигхэн жиптэй аав ээжийг хажуудаа суулгачаад хот тойроод ах トゥ хүүхдүүдээ хисээд явдаг байсан юм. Хүмүүс их өхөөрднөө. Ээжийг өнгөрсний дараа аав маань надад аав нь энэ машины суудалд ээжийг нь суулгаад явдаг байлаа. Энэ суудалд өөр эмэгтэйг суулгахгүй гэж хэлж байсан юм. Тэр цагаас хойш аав маань олон жил ганцаараа явж байгаа. Хайр гэж тийм л агуу хүчтэй зүйл байдгийг тэрнээс би ойлгосон. Аав бид хоёр энэ талаараа их адилхан. Тэгээд л матрийн ордны хайр их хүчтэй ганцхан байдгийн байна гэж би боддог болсон юм. Магадгүй генийхэн ч байж болох талтай. Асрагчаас ахуулаад их хурлын гишүүн болтлоо хүний туулж амсаж болох бүхнийг амссан гэж өөрийгөө би боддог. Ер нь оюутнаас бол амьдрал гэдэг их талайд хөл тавих, өөрийгөө олох, ирээдүгээ тодорхойлох маш чухал үе гэж би боддог. Тухайн үеийн ангайхаа оюутнууд эмнэлэгт дадлагчигч, асрагч хийхээс эмч болох гараагаа эхэлдэг байсан юм. Нэран тасагт хүүхдийн баас хусаж угаагаас ахуулаад жорлон угаах хүртэл бүхий л ажлыг би хийж байлаа. Тэр бүхэн амьдралын их сургууль болж өгсөн гэж би хувьдаа боддог. Тухайн үед хамт жорлон угааж, зүүрмэглчгээд жижүүр эмчтэй хамтдаа загнуулж зогсож байсан найз Үлзий Баатар гэдэг хүн маань одоо гэмтлийн эмнэлгийн хүнд мэс заслыг гардан хийдэг тэргүүлэх зэргийн чадaltaй сайхан эмч болчихсон явж байна. Ус байгаа юм шиг санагдав. Миний хувьд их хөдөлгөөнтэй сониуч оюутан байсан. Бүгдийг амжуулна, сурахынхаа хажуугаар гахаа өрнө, 2 дугаар курстэй 1 жилийн чөлөө авч Бээжин, Орос хоёрын хооронд 8 хийж, хоримтлуулсан мөнгөө цоглуулж байр машин авч байлаа. Залуунаас өөрөө ирч хүч байж л дээ. Оюутны ширээнээс бизнест хөл тавьсан хүн чинь тэрэл замлаараа явсан. Сургуулаа төгсчөөд Эколог гэдэг компани байгууллаа. Эколог байгаль орчноо хамгаалах, бизнесч бай аливаа зүйлийг хийхдээ түүнд ээлтэй байх талаас нь хийх ёстой гэдэг нь миний амьдралын гол философи. Яг үнэндээ бизнес хийх нь хамаагүй сэтгэл амар хялбар. Би бол бизнесийн талбарт чөлөөтэй сэлүүрнэ. Улс төр бол асар их тэмцэл, асар их эерэг болоод сөрөг хүчний дунд оршдог. Тэнд өөрийгөө алдахгүй авч явах хэрэгтэй. Пянгаа даахгүй бол илүү дуугарч болтгүй. Маш том эрчүүдийн тоглоомын талбай шиг. Яагаад улсын хурлд нэр дэвшсэн юм бэ гэж хүмүүс их асуудаг. Энэ тухай ярья гэвэл аавынхаа түүхийг ярих хэрэгтэй болдог. Аав маань шинжлэх ухааны академийн химийн хүрээлэнд ажилладаг байлаа. Социализмын үеэс үзэл сурталтай эвлэрч чаддаггүй байснаасаа нэг ёсондоо хилмигдэж, нутаг заагдаж явсан түүхтэй хүн. 1986 онд аавыг Дорнод аймгийн Сүмбэр суманд газар тариалангийн эрдэм шижлгээний газар томилож ажилуулсан байдаг юм. Манайх гэр бүлээрээ Дорнод руу нүүж, Орос сургуульд сурч байсан нийслэл хүү зүүн хязгаарын дунд сургуульд очиж суралцсан. Тэнд манайх зах зээлд шилжих хүртэл амьдарсан. Аавыгаа дагаад гадаад явсан гэж би хэлэх маш их дуртай. Аав маань Монгол улсын хөрсний зураг, хөрсний судалгааг Төв Азийн хэмжээнд хийсэн хүн. Ингээд 90 он гарч ардчилсан хувьсгалыг тэр алс хөдөөд хамгийн түрүүнд дэмжиж сайшаасан хүн маань миний аав.
бяцхан дурсамж ярихад 1989 онд ардчлалыг сурталчилахаар инх төвшин гэдэг хүн халах голын сангийн аж ахуйд очиж л дээ. Хүмүүс маш их асуулт асууж нэг өсөндөө унгах гэж оролцсон байна. Тэгэхэд өмөөрсөн ганцхан хүн нь миний аав байсан юм. Энэ хүүхэд бүхнийг мэдгч Ломоносов биш шүү дээ гэж хэлээд хурлын зааланд сууж байсан бүх хүмүүсийн амийг таг болгож байсан гэдэг. Аавын тэр тэмцэгч гээ надад өвлөгдөж ирсэн байх гэж би хувьдаа боддог. Ардчилсан хувьсгал эхэлж талбай дээр жагсаал болж байхад ардчилсан намын анхдугаар чөлөөт их хурал гэсэн мандат зүүчихсэн жагсаж явсан зураг одоо ч гэсэн байдаг. Хаяа манай өрөөнд ардчилын партизанууд орж ирэхээр тэр зургаа үзүүлж гайхуулдаг юм. Аав маань 1996 онд бие дааж сонгуульд өрсөлдөж байсан түүх бас бий. Ховд аймагт. Бие даагч гэж бараг байдаггүй тэр үед. Энэ талаар ойлголт тун муу байх тэр л үед. Тэгэхэд аавыгаа дагаад гүйж явсан нь хожимоо их хэрэг болсон. Би гишүүн болсны дараа аав маань чамааг юм үзэж сургая гэж дагуулж явсан юм аа. Миний хүсэл мөрөөдлийг миний хүү биелүүллээ гэж сайхан үгийг хэлж байлаа. Ингээд цаашаа унших юм бол өргөжлээд маш их улсын хурлын доторх хэцүү асуудлууд 7 сарын 1 гэх мэт ингээд зөндөө зүйлүүд байна л да. Тэгээ би энэ сэдвүүдийг бол унших дурггүй. Хүмүүсийг талцуулчих байх. Тийм учраас энэ сэдвийг нь алгасаад энэ хүний хэлсэн богинохныг 2 өгүүлбэрийг хэлээд өнөөдрийн энэ номыг дуусгая. Цаана 2 ном хүлээж байна. Ир хүн сансандаа хүрэхгүй бол илэг нь хатна. Ир хүн сансандаа хүрэхгүй бол илэг нь хатна. Эмээлтэй хазаартай харайсандаа хүрэхгүй бол туурай нь хатна гэдэг байдаг. Ямар ч тохиолдолд зориг тавьсан л бол түүндээ хүрэх ёстой. Энэ бол ир хүний эр зориг шийдэмгий чанар. Би мөнгөнд маш нарийн хүн гэж хэлэхгүй. Зориулах юмдаа зарцуулсан шиг зарцуулах хэрэгтэй гэж харин боддог хүн. Гарсан юм эргээд орж ирдэг нь зүй тогтолтой. Гүйцэтгэх үүргийн тухайд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Сайхан амьдрахад хөрөнгө мөнгө хэрэгтэй. Хөрөнгө мөнгө олохын тулд нэр цэвэр байх хэрэгтэй. Бизнесийн ухаан суусан байх хэрэгтэй. Боловсралтай байх хэрэгтэй. гэж энэ хүн хэлсэн юм байна. За ингээд энэ хүрээд өнөөдрийн Гартгүүгийн баяр сайхан гой тухай уншсан богинохоо хэсэг маань дуусаж байна. Уншсан ном маань Гранд хүмүүс ном байлаа. За энэ номыг бичсэн эм уран чимэг сэтгүүлчийн онцлсан 36 хүний нийтлэлээс сурвалжлагаас ярилцлагаас та бүхэнд хүргэлээ. Одоо харин өнөөдрийн өргөжлүүлж унших ном маань монголчууд нийгэм журамд давшин орсон нь 1924-өөс 1959 оны хоорондох түүхэн үйл явдлуудыг зурагчилсан. Зураг нь болохоор бодит тэр тухайн үеийн ховор зургуудыг оруулсан юм байна. Тэгээ энэ номыг ингээд уншиж эхлэхэд бол маш их судалгаа, маш их хүмүүсийн хөдөлмөр энэ номны хуудас болгонд шингэсэн мэт тийм мэдрэмж төрсөн маш их судалгаа шингэж хийсэн энэ ном байлээ. Тэгээ энэ номны өмнөх үгийг уншиж өгөхийг хүсэж байна. Юугүй доторх үйл явдлыг уншиж өгөхөөс өмнөх үгийг уншиж өгөх юм бол дараагийн удаа энэ номыг уншихад та бүхэндээс унших сэтгэл илүү их бадарч өгөх байх гэж бодож байна. Чиний хоёр нүд бүлтийж байгаад өөрийн уг үндэсний түүх бичиг ба цэдэг судраа үл үзэн урдас дээдсээ угсаа игнээгээ үл мэдэн хүн бөгөөд үнцээ үл мэдэх нь адгуус буюу Ванчинбалын инжанаш гэсэн энэ сайхан үгээр энэ номны эхний хуудас нь эхэлдэг юм байна. За ингээд өргөлжлүүлээд өмнөх үгийг уншиж өгье. За лайва жоохон эрт хийх гэсэн боловч ажлаа тараад гээл олдож байгаа цаг маань энэ. Тэмчээс ойлгоорой. Өмнөх үгийг уншиж өгье. Энийг уншиж өгснөөр та бүхэнд түүхээ унших,
энэ номыг унших тийм сэтэл төрнө гэж би найдаж байна. Надад яг өөр тийм юм төрсөн учраас би бол яг үнэндээ бол Монголын түүхийн талаар маш муу мэдлэггүй гэж хэлж болно. Маш муу да. Тэгээд энэ номыг уншиж эхлээд маш сайхан санагдсан. Тийм учраас ингээ уншиж өгч байгаа юм шүү. Монголчууд би түүхээсээ хүндээшч өөрийгөө танихгүй шахан болсон энэ үед Монсуудар хэвлэлийн газраас бид яагаад ийм болов? Хизээнээс ийм байдалд хүрэв гэх мэт олон асуултын хариуг олоход тань хувь нэмэр болох чин өсөлтэйгээр монголчууд цувралыг эрхлэн гаргаж байна. Уг цувралын анхны бүтээл болох монголчууд 20 дугаар зууны эхэнд зурагт түүхийн ном эрхэм уншигч таны гарт хүрснээс хойш идүүгээ нэлээд хэдэн жил өнгөрч ил хугацаанд уг бүтээл герман хэлээр орчуулагдан гарсан. Бид өөрийгөө танихгүй шахан болоход биднээс шалтгаалсан болон эс шалтгаалсан олон зүйл байсан нь дамжиггүй. Гэвч Монголын түүх бол Монгол үндэстэн, Монгол хүн бүрийн үнэт зүйлсийн нэг гарцаагүй мөн. Харин бид тэрхүү үнэт зүйлээ олж харахгүй, эсвэл мэдэхгүй төөгч бодилж яваа үндэстэн гэвэл хатуудахгүй. Альвааг хэлбэрчилж, шинжлэх ухаан түүхийг үзэл суртлын зэвсэг болгон ашиглаж байна гэвэл хэлсэтсэн болохгүй үед иржээ. Улсын ерөнхийлөгч нь өрөөндөө докторийн зэрэг хамгаалж, төрийн сайд нь түүхийн ухааны доктор болж байгаа энэхүү байдал наандаж эдгээрийн жишээ, цаандаж шинжлэх ухаан, үндэсний түүхээ дэвсэлж байхаа хэрэг юм. Төрийн эрх баригчид төмнийг тэргүүлэгчд нь ийм байхаар энэ үндэстэн өн удаан орших уу? Бид үнэт зүйлс болсон түүхээрээ тоглож байгаа юм шүү. Дор хаяад 300 жил гадныхны бодлогоор тархиар удирдуулж байсан болохоор бид төрөө авч явах чадвараа алдсан байж ч мэдэх юм. Манжин иргэшээлд байсан монголчууд хэсэг бүлгээрээ үндэстнийхээ төлөө тэмцэж цохиулгаас өөр сонголт боломжгүй байлаа. Гэвч эргэлт буцалтгүй тэмцээр 1911 онд тусгаар тогтнол төр улсаа сэргээсэн боловч тэр нь үүлэн чөлөөний нар адил байв. 1920-од оноос дахиад л их гүрний иргэшээлд орж урд нь хэсэг бүлгээрээ тэмцдэг байсан бол энэ удаа нэг нэгээрээ тэмцэж дарагдахаас өөр сонголтгүй болсон байв. Энэ үед олон монголчуудыг нэгийг нь нөгөөгөөр нь даруулж замаасаа зайлуулж байсныг түүх бэлхнээ гэрчлэнэ. 1921 оны Ардын засгийн газрын анхны ерөнхий сайд Догсмын Болдоо нэг жилийн дараа өөрийн хамтран зүтгэгч нарын хамт 14-өлээ цаазаар авахулжээ. Үүнд нь түлхээс болсон Дамдны Сүхбаатар, Солын Данзан нар 1923-24 онуудад бас тэр замаар оров. Тэднийг замаасаа зайлуулахад цэрэн очрын дамбд орж хорлоогийн чой болсноор тодорхой үүрэг гүйцэтгсэн. Тэдний ээлж 28 оноос эхэлж нэг хүнийг бос нэг хэсгийг бүр хэдэн 10 мянгаар нь цааш харуулсныг 30-40 оны түүх батлан харуулдаг. Их гүрний бодлого хэмээгч тэр болоо. Хүмүүсийг хооронд нь ангижлан хуваадаг ангийн тэмцлийн онол бидний нэрлэж ирсэнчлэн социализмын үзэл суртал хэмээгч нь тэр байв. Эрхэм танд бага чадвартай ойлголт өгөх болов уу гэсэн үүднээс 1930-аад оны Монголын төрх байдлыг нэгэн жишээгээр өгүүлье. Дорнод аймгийн Жаргалан сумын харьяат Юндан самбуугийн гонгор хэмээх хогтайж гамин бароныг хөх хэрэгт оролцсон төдийгүй цаашид цэрэгт 7 жил албаагаад халагдаж нутагтаа ирж сумын галч хийж байхад нь феодал гаралтай хэмээн сонгуулийн эрхийг нь хасаж ажлаас нь хөөсөн байна. Цэрэгт шагнуулсан буугаараа зээр гөрөөс агнан амьдралаа залгуулж эхэлтэл бууг нь хурааж аваад нүүхийг нь хориглон нэгэн аманд нутаг заасан гин. Үүгээрч зогсохгүй хоёр морийг нь өртөөнд хэргэлсэн гин. Нэг морио цахиур буугаар солин тарвагчлалтал феодал ан авлах эрхгүй гээд бууг нь хураасан гин.
Гэдэс тижээгийн эрхэнд хамтралын хоньны ноос хэргэлцъя гэтэл ардад 10 мөнгөний, тайжид 3 мөнгөний хөлс өгнө гэжээ. Тэрийг нь зөвшөөрөөд ажиллах байтал Феодалд хяргуулах бузар хонь байхгүй гэд боливлсан байна. Гонгорт феодлын татвар хэмээн 60 төгрөгийг ноогдууллаа. Татвараа хугацаанд нь төлөхгүй бол шоронд хийх байсан учраас үлдсэн ганц морой өгч гин. Зээр агнах ажил тус суманд өрнөхөд анд явалцаад шандан зээрийн мах авъя гэж гуйхад тайж феодалд алуулах бузар зээр манай оронд байхгүй гэсэн ангиж үгийг сонссон байна. Энэ бол 1930-аад оны Монголын төрх байдал. Монголын түүхэнд тойрч зугтаасан, дайрч гутаасан хуудсуудын нэг бол хилмигдүүлэлт хэмээх асуудал билээ. Яа энэ маань жоохон ном нь хүнд байгаа учраас уучлаарай. Дийлэхгүй. Яа ингэж барьж байгаа юм шиг байна. Хилмигдүүлэлт хэмээх нэрээр далдалсан тэрхүү егүүтгэлд Монгол төрийн түшээд цэргийн дарга, тайж, ноёд, ламнар, сэхэтэн, энгийн иргэд гэх мэт нийгмийн бүх давхраг хамрагдсан байдаг. Энэ аимшигт үйл явдлын хамгийн гашуун үр дагавар бол нийт ард олныг ангичлан ялгарлах үзэл тогтож, хүн хүндээ үл итгэх явдал олныг ангичлах дээд зэгтээ хүрсэн юм. Энэ бүхний улмаас хүн амын дунд итгэхгүй үлбэгэр дорой байдал, бэлэмчлэх сэтгэлгээ газар авсаар 90-ад онтой зологжээ. 90-ад оны дараа бидэнд боломж нэгтсэн. Бидэнд өнгөрсөн үеэ бодвол боломж бололцоо дэндүү их байгаа. Гэвч бид юу хийв? Амар хүнд ном учраас барихад аюу хэцүү байна. За үргэлжлүүлээд уншия. Таны гарт очивчвэ монголчууд нийгэм журамд давшин орсноо хэмээх 1924-өөс 59 оны хооронд хамрах зурагт түүхийн энэ бодит социализмын хэмээн нэрлэгдэж бидний нийгэм журамд орж байсан үеийн тухай түүх орсон байна. Суурин иргэншил монголчуудын амьдралд хүч төрөн орж нүүдэлчин монголчууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг та эндээс мэдэх боломжтой. Бидний амьдралын 100 дамжиж ирсэн уламжлал, соёл, зан заншил, шашин тэргүүтэн гээгдэж коммунист үзэл сурталын доор суурин иргэншлийн хэв шинжийг хуулбарлахыг оролдов. Бид ардын хувьсгал ялуулж феодал агстын хөрөнгийг хурааж, амийг нь егүүтгэн, үндэсний үзлийг таягдан хайж, интернационалч үзлээр хүмүүжиж соёлын хувьсгалыг хийж үтсэн. Хэдэн мянган жил амьдрал залгуулж, тижээж ирсэн үнэт зүйлсээ нийгэмчлэн хураалгаж, хоршооллыг ялуулснаар ардын хувьсгал энэ зэрэгцэх үйл хийж ч үтсэн. Энэ бүхнийг та харьцуулан нэг бодоод үзээрэй. Бид ил удаагийн цоврлаа зөвлөлт маягийн засагтай болж бүгд найрамдах Монгол ард улс байгуулсан 24 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 59 он хүртэлх хугацааг түүхийн нэгэн үе болгон авсан юм. Бид түүхээ мэдэхгүй бол энэ үндэстэн мөхөх аюултай. Түүх бол та бидний ой санамжаа алдвал юу болохыг хэн бүхэн мэднэ. Тиймээс энэ Монгол гэдэг үндэстэн өөрийн түүх соёлоо мэдж, өөрийгөө таньж, түүхээсээ сургамж авах учиртай. Чингиж хэмээн Монгол үндэстэн өн удаан орших. Эмгэнд оохнайн бат сайхан гэсэн хүний үгээр өмнөх үг нь дуусч байгаа юм байна энэ номны. Буутай тарвагчингийн зургаар энэ ном маань эхэлж байгаа юм байна. Ингээд энэ сонирхолтой номыг та уншихыг хүссэн гэж бодож байна. Ингээд энэ номыг үргэлжлүүлэн уншихыг хүсэж байгаа бол дараагийн маань бичлэгтэй хамт байгаарай. Дараагийн бичлэг дээр танд би 1924-өөс 59 оны хоорондох түүхүүдээс мэдээж бүгдийг унших боломжгүй учраас хэсэгчлэн хэрэгтэй болов уу гэснүүдийг нь бүгд мэдээж бүгд хэрэгтэй. Гэхдээ тэнд дундаас та бүхэнд бас
уншиж өгөх юм шүү. Тэгэхээр дараагийн бичлэгт хамт байгаарай. Одоо харин 365 өдөр буюу үлгэрийн номныхоо үлгэрээс нэг ширхэг үлгэрийг уншиж өгөөд бичлэгээ өндөрлөё. Тэгээд үлгэрээ сонсоод сайхан амраарай. Энэ ном маань 365 өдөр буюу дотроо 365 ширхэг үлгэртэй. Улирлууларлаараа өдөр сараараа. Жишээлбэл 1 сарын 1, 2, 3, 4 гээд тэр чигтэл унших үлгэрүүдтэй. За өнөөдөр миний сонгосон үлгэр маань Одон зоос гэсэн нэртэй 1 сарын 11-нд унших ёстой үлгэр. Өнөөдөр 1 сарын 14. Гэхдээ өнөөдөр би уншчихъя. Энэ үлгэрийг уншаад өнөөдрийнхөө ном уншилтыг ингээд дуусгая. Тэгээд сайхан сонсоод богинохоо өгүүлгөр байгаа. Үлгэр. Одон зоос. Эцэг эх нь насан эцлэж өнчин хоцорсон хөөрхийн нэгэн охин байжээ. Тэр орох орон унтах оргүй ядуу нэгэн байлаа. Өмснөөсөө өөр хувцсгүй нэгэн сайхан сэтгэлт хүний өгсөн талхнаас өөр гартаа барих зүйл байсангүй. Гэвч тэр сайхан сэтгэлтэй, сүсэг бишрэлтэй охин байв. Хорвоод ойр ганцаар болсон тэрээр хувь заяандаа өөрийгөө даатгаж холын замд гарлаа. Замд нь нэг өвгөн тааралдаж охиноос "Үлсэж байна, идэх юм өгөөч" гэж гуйжээ. Гартаа барьсан ганц талхаа охин түүнд өгөөд "Бурхан таныг ивэг" гэд яв. Дараа нь түүнтэй нэг хүүхэд тааралдлаа. Тэр охиноос "Толгой минь маш их даарч байна, өмсөх малгай өгөөч" гэж гуйжээ. Охин малгайгаа тайлаад түүнд өглөө. Тэгээд цааш жаахан явж байтал ноорхой хувцастай хүүхэд таарав гин. Охин түүнд мөн л өөрийнхөө хөрмийг тайлж өгөөд цааш явтал өөр хүн таарч банцлыг нь гуйв гин. Түүнийгээ ч бас тайлж өгчхөөд эцэст нь тэр ойн заахад ирэхэд хэдийн харанхуй бүр өхий болсон байв гин. Тэнд бас л нэг үн цамцыг нь гуйж гин. Охин "Харанхуйд намайг хэн харахав дээ? Та энийг ав гэд цамцаа өгсөн гин. Ингээд өмсөх хувцас, гарт барих зүйл юу чгүй болон зогсдол тэнгэрээс гинэт одод бууж мөнгөн зоос болон ховров гин. Цамцаа тайлж өгснөөхөө даруй гинэт шинхэн цамцтай болсон гин. Тэр цамцыг хорвоод хосгүй тансаг эдээр ойсон байв. Охин зооснуудыг төвж аваад насан туршдаа гачигдах зүйлгүй элбэг баян амьдарч гинэ. За ингээд өглөөгч байснараа эргүүлээд шагнуулдаг амьдрал хүнийг шагнадаг гэсэн агуулгын сайхан үлгэрийг хүүхдүүдэд уншиж өгвөл бас маш сайхан хүмүүжил олгогдох байх. Тэгээд 365 өдөрч номноос нэг үлгэр уншиж өглөө. Ингээд өнөөдрийн хамтлагийг энэ үргээд дуусгаж байна. Хүнд юм харамлахгүйгээр өгөх юм бол эргүүлээ тэр байтугай юм ирнэ гэдгийг л одоо зааж сургасан үлгэр байх шиг байна. За тэгээд дараагийн бичлэг маань 2 дахь өдрийн орой 9 цагаас байгаа. Шведийн цагаар 9 цаг, Монголын цагаар 9-дөр 7 цагийн зөрүүтэй байгаа. Тий. Тэгэхээр шөнийн 4 цагаас байх юм байна л да Монголд бол. За ингээд одооний бичлэг маань хэдэн 28 минут буюу 29 минут ойролцоогоор 30 минут болсон юм байна. Ингээд бичлэг болгоныхаа төгсгөлд би урайлга хэлдэг байсан. Сүүлийн хэдэн бичлэгнийхаа төгсгөлд урайлга хэлж чадаагүй. Одоо өнөөдрийн бичлэгнийхаа төгсгөлд урайлга хэлхийг хүсэж байна. За юу гэж хэлэх гэж байна вэ гэхлээр монголчуудаа соёлтой байя. Комментний доор ном уншиж байгаа энэ сайхан юм хийх гээл чадан ядан хичээж байгаа нэгнийгаа дэмжийа. Заримдаа бас сэтгэл өвдгөм, эмзэглэм, янз янзын коммент бичсэн хүмүүс бас байдаг. Гэхдээ яг вэ тэгээ тоодгүй юм л та. Гэхдээ яг уншиж явах явцад ингээд хальт нүдний цэвсэр коммент нь харагдангуут нөгөө сонин утгатай юм бичсэн ч юм уу тийм байхлаар уншиж байгаа юмгаа юу уншиж байгаагаа ингээд толгой ингээд тэрхэн зур шал өөр юм бодчихдаг. Тэгээ жоохон ингээд уур амьсгал эвдээд байдгийн юм шүү. Тийм болохоор сайхан ном уншмаар байвал, ном сонсомоор байвал битгий өмүүлээрэ баярлаа. Дараагийн бичлэг маань
дараагийн 2 дахь өдөр байгаа. Дараагийн 2 дахь өдрийн бичлэгээр иргэн уулзлаа. Түр баяртай.